Ховд аймгийн Ховд сумын баруун Салавагийн Малчин Бат Дэлгэрийн Отхон баяр даваа сурангийн цэцэг сүрнаар нь 1995 оноос өнөөг хүртэл 31 жил мал маллаж байна. Тэрээр энэ зүтгэлээ сум орон нутгатаа үнэлүүлж 2018 онд сумын авраг малчин, 2024 онд сумын хошоо авраг малчин цол хүрсэн бол гал морин жилийн сар шинийн босгон дээр аймгийн авраг малчин өрхөөр шалгарч аймаг орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Түүний шагналыг аймгийн засаг даргын хамгийн газрын бүс орон нутгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга анх баяр гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Ховд аймгийн засаг даргын хамгийн газрын хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга анх баяр даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд суманд аймгийн авраг малчид тариаланчдынхаа шагналыг гардуулаад тийхүү явж байна. За бид яг одоо аймгийн авраг малчин Отхон баяр цэцэг сүрэн хэмээх энэ сайхан үрхий айлдын хотонд ирээд байна. Тэгэхээр энэ хоёр маань цар шинийхээ босгон дээр аймгийн авраг хэмээх одоо алдрын эзэд болж хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгатаа үнэлүүлсэн ийм сайхан баяртай мэдээгээр нутгийн одоо ахан дүүсээ цуглуулan биднийг одоо хутаж авлаа. Тэгэхээр малчин Отхон баяртай үзэгч та бүхнийгээ уулзуулъя. За сайн байна уу та? Сайхан өвлж гэнэ үү? Юуны өмнө танд баяр хүргье. Баярлалаа. Та нар ч гэсэн баяр хүргье. За тэгэхээр манай үзэгч олонд та өөрийгөө танилцуулахгүй юу? Отхон баяр хэмээх одоо энэ айл хэдэн жил одоо мал малж байгаа вэ? За бид бол ийм сайхан байгалийн үзэсгэлэн тогтож бүрдсэн онгоцны улаан хэмээх энэ хайрхныхаа өвөр билд одоо сайхан тарган тавтаа өвлжиж байгаа танай хот айлд ирээд байна шүү дээ. Бид нэр 2028 онд гэрлээ тэрнээс хойш мал малж байгаа. Одоо адуу хүр 55 төрөл дээр л яаж байгаа шүү дээ. Хань ямар тий. Хичнээн тоо толгой мал толгой 500 гаруйтай юм толгосоо. За энэ танаахны өвлжиж байгаа энэ бууц хэдэн жил одоо энэ бууцанда бууж өвлжиж байна танаах? 2008 оноос хойш яасан. Манай аавын хойно байдаг гэсэн гээд тэрнийхээ хажууталтайгаа байж байгаа шүү дээ. Нутгалж байгаа энэ нутаг орн маань малынхаа одоо яг бэлчээрийн тоо толгойд одоо хэр одоо нийцтэй сайхан байдгийг өгөөж буйнаа хэр сайхан өгдөг ингээд нутаг орнд маань бас ярих зүйл байдаг шүү дээ аврагуудын тухайд. Өнөө жилийн үед гарц муу гарсан тэрнээс гайгүй манай нутаг ууландаа л өгөн сайн гарсан. Тэгээс үлж ирээ жоохон гандуухан болчлоо. Малынхаа үйлдвэр ухсааг хэрхэн яаж одоо сайжруулж байна? Энэ тэндээс цохон бүх авчраа тавьж л байгаа. За хамгийн одоо үр өгөөжтэй эцэг мал одоо танаа хотонд одоо үржилд орсноороо ямар үр дүн гарав? Манай өхөрл яг сайсан адуу хонь ямаач гэсэн ажиллагаа ялгаагүй. Хаанаас ямар үйлдвэрийн эцэг мал авчирч тавьсан бэ? За энэ тэндээс л ягаал энэ гоолтогоос авчирсан азрыг бүхийг нь мянгадаас тэгэл айлт болохоор л яа штт. Хаврын одоо хавсраг за мөн одоо намрын үед ч гэсэн одоо отор нүүдэл хийлж тарга таваар авахгүйх тал дээр ер нь малчид маань хэр зүтгэлтэй ажилладаг. Танаа хот айлын тухайд. Манайх бол нүүхэд нүүдээ манайх бол тэгэл төмтөгдөг газар зустдаг шүү дээ манайх. За тэгээ гөксөрхийн наатал тэнд хөр зустдаг зундаа. Отор нүүдэл хэр хийж? Отор нүүдэл тийм гайгүй тэгтэй. Тэгэл тийшээ хөрөөл зуснда хамарж науржаг л дөрөв юутаал яваад идэх. Хүүхдүүд ер нь тусд орсон уу? Орсоо. За том хүн одоо том нь охин хүү юу хэдэн хүүхэдтэй байлуу? 2. Туслах малчтай одоо хэдэн оноос ахгүйж одоо туслах малчин ажиллуулж эхлэв. Туслах малчтын маань одоо үүрэг оролцоо танаа өрх айлд хэр нэмэр тус болж? Нилийн тус болдсон шүү дээ. Надад бол. Боо сумын төвөөс нэг залуу байгаа одоо хажууд байгаа. Хэдэн жил мал малж байна? Тэр залуу. Энэ залуу одоо сүүлийн 8 жил малж байна. 8 жилийн хугацаанд хичнээн одоо тоо толгой малтай болов энэ үрх айл. Энэ одоо 400-500 томолт олж байгаа хөө. Энэ манай малч. 8 жилийн хугацаанд өөрөөс чинь бас маллах арга зохионыг суралцсангаа одоо 500-аад толгой малтай болно гэдэг чинь үнэхээр хүний бас хамтын хөдөлмөр за тэгээ бас хичээл зүтгэл юм да. Тийм ээ. За баярлалаа тань. Малчтын маань хөдөлмөр зүтгэл бол яахаарахгүй хамтын хөдөлмөр байдаг. Тэгэхээр та бас манай үзэгч олонтой энэ сайхан баяр түүл явдлаа хуваалцахгүй юу? За баярлалаа. Улс орон минь биднийг өндөр үнээр шагналж байгаадаа баяртай байна. 4 аав ээжийн минь буйнд өдөөс эрэхтэй мал малж малчин болсон. 2 нь бурхан болсон ч гэсэн 2 нь байгаа. Аав ээж тэдний хүч нэмэрт өдөөс эрэхтэй явж байгаадаа баярлж байна. Танаах энэ жил ер нь хичнээн төлөвлөж авахар одоо бэлтгэл ажил хангаж байна. Өхөрл яа юундээ бол богдоо болоод тавиагүй хуцах. Хичнээн одоо тооны бог малын төлөвлөж авах уу? Бод малын. Бод малын бол
30-аад Өөр юм байна. 30-аад үхрийн төл хүлээж авна. Сүүс сайл гэдэг чинь одоо яг Монгол эмэгтэйчүүдийн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн хувьд бол зайлшгүй одоо хийдэг. Ялангуяа бас өрхийн одоо орлогоо нэмэгдүүлэхэд чухал их усүр одоо сүүлийн жилүүдэд болоод байгаа нь харагддгийн таны тухайд. Үхрэг малаа саагаал мэдээж сайс өгөө зарна, өрөм аруулаа зарна. Аймаг руу орвол зах дээр яадیں۔ Хүмүүст өгдөө. Цагаан эдэнээс ер нь жилд дунджаар хичнээн төгрөгийн орлого орж өрхтөө нийлүүлэх боломж бүрдэж байна. 3 сая төгрөгийн орлого ордог цагаан эдээгээр. За нийт одоо нутгийнхаа малчтад одоо нийт нутгийнхаа ахын дүүс тандаж та минь бас баярын сайхан мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За нутгийн ард түмэндээ сайхан сар шиндээ сайхан шинлээрэ гэж ерөөё. Отгон баяр малчныхаас Сутаа аймгийн хонь Алтан улаан үйлдвэрийн Ямааны цөм сүргийг бүрдүүлэн малынхаа үйлдвэр угсааг сайжруулсаар иржээ. Түүнчлэн аймаг сум орон нутгийн шилмэл малын үзэсгэлэн худалдаанд 4 төрлийн малаараа тогтмол оролцож удаа дараалан амжилт гаргасаар ирсэн байна. Отгон баяр нь сум багтаа ядуурлыг бууруулах ажлын байрыг бий болгоход анхаарч туслах малчин ажилуулан шинээр ажлын байруудыг бий болгосоор ирсэн аваргуудын нэг гэдгийг сумын удирдлагууд энэ үеэр онцоллоо. Тэрээр амьдралын баталгаажих төвшингээс доогуур болон цөөн тооны малтай өрхүүдийг малжуулж шинээр айл болсон залуу малчтад боломж олгосоор иржээ. Түүнчлэн залуу малчтын залгамж халааг үргэлжлүүлэн түүний том хүү аавынхаа дэргэд мал маллан хаяа даран хамт аж төрж байна. Аймгийн авраг малчин Отгон баярынхаа мал сүргээ 5 төрөл дээр нь өсөхийн зэрэгцээ тооноос чанарыг илүүд үзэж бэлчээрийн даацада малын тоо толгоогоо тохируулан сумаас баталсан бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу мал сүргээ хариулсаар ирсэн байна.